Фронт цэгмэд 1942 оны 12 дугаар сар дэлхийн 2 дугаар дайны хамгийн хүнд хэцүү түүхэн тулалдаан Сталинград орчимд болж байлаа. Бүхэл фронтын шугам дагуу аимшигт тулалдаан болж газар дэлхий хүний цуснд дэвтэж байлаа. Энэ хүнд бэрх цагт тухайн үеийн бүгд найрамдах Монгол ард улсаас фронтод дээл хувцас хоол хүнсгээд 217 вагон тусламжийн барааг хүргэхээр 20 гаруй төлөөлөгч зөвлөлт толгойд улсад очсон юм. Тэдгээр төлөөлөгчд Москвад очиод 4 хэсэг болон хуваагдахад Свердловскийн фронтод бэлэг хүргэхээр явсан хүмүүсийн нэг бол хожимон фронт хэмээн алдарсан сүрэн хорийн цэгмэд байлаа. Тухайн үед 19 настай жаахан охин явж байжээ. Хшиж өөрөө тэр юу яадаг. Нөгөө дайны нөгөө талбартаа оролцоод нөгөө шархацсан цэргүүд гээд тэгээ тэднэр дээр орж явах нөгөө эмнэлэг дээр орж исэн хэл. Тэгтэл өгшиж маш их сэтгэл хөдлөж. Тэгэл нөгөө гар улаан тайруулсан, орилсон, цус нүчөндөө утгаалдсан тийм нөгөө цэргүүд дээр орж өгшиж аюу их эмзэглэж исэн гэж. Тэгэд өгшиж тэр нөгөө шархацсан цэргүүд одоо тэр нөгөө эмнэлэгт ороход маш их сэтгэл нэмзэлсэн гэж ярьдаг. Цэргүүдийг бас нэг өвлийн тэр юунд нэг нойтон хувцастай тэгээ нэг өмөлхөөд хөлдөө хувцастай тэр бас их өрөвдмөр гэдэг гэсэн гэж ярьдаг. 2025 оны 4-р сарын 1 Дундгов аймгийн сайхан овоосон эхлэл төгсгөл нь үл мэдэгдэх Монголын говь нутаг. Галт хайрхны зүүн сугна Агва их орны дайны ялалтын түүхт 80 жилийн хойг тохиолдуулан Монгол Оросын ард түмний түүхэн найрамдалт харилцааг баттгсан томоохон үйл явдал боллоо. Алс холын Москвагаас Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний хүндэтгэлийн шагналыг гардуулахаар төлөөлөгчдийн цуваа малчны хотод ирлээ. Дорогие друзья, мы сегодня прибыли к нашему дорогому ветерану, дорогой фронт Цэгмэд, по поручению нашего чрезвычайного полномочного посла Российской Федерации в Монголии Алексея Николаевича Евсикова для вручения награды 80 лет победы в Великой Отечественной войны по указу президента Российской Федерации от 2 сентября 2024 года. Для нас это не просто посещение какого-то определенного места Монголии. Для нас это дань уважения всему монгольскому народу за тот вклад, за ту помощь в годы Великой Отечественной войны. Ведь объем помощи сопоставим просто с такими огромными цифрами. Население в 750 тысяч человек оказало такую огромную поддержку, что если перевести на душу населения, это, знаете, нет ни одного такого государства в мире, как Монгольская Народная Республика помогала фронту. Кроме того, были и участники Великой Отечественной войны, были и люди, случайно оказавшиеся на территории, оккупированной фашистами. И монгольский народ до сих пор очень трепетно относится к этому. И, конечно, наш долг, наша просто память и уважение к сегодняшним живущим ветеранам, вообще к монгольскому народу за ту помощь, которая была оказана. Ведь самые простые примеры, та авиационная эскадрилья, монгольский Арат, и танковая бригада «Революционная Монголия» от момента создания до самого конца Великой Отечественной войны обеспечивалась вещевым и продовольственным имуществом за счет Монголии. Я уже не буду сейчас касаться эшелонов помощи. Знаете, вот такой маленький факт, что в 1942 году Малый Хурал и Совет министров Монголии приняли постановление об оказании социальной помощи инвалидам, семьям погибших,
в годы Великой Отечественной войны на фронтах. Мало того, если эта семья была героя Советского Союза, то пособие увеличивалось на 20%. Я говорю не о каком-то вымышленном. Это граждане Советского Союза, постоянно проживающие на территории Монголии, которые уходили на фронт, либо возвращались инвалидами, либо погибали на фронтах. Вот такое трепетное отношение руководства и народа к войне заслуживает самой высокой оценки. Достаточно, знаете, сказать, вот наш лозунг был в Советском Союзе «Все для фронта, все для победы». Именно эти слова сказал маршал Чойбалсан на митинге 23 июня на площади, а 22 состоялся июня неочередной пленум Центрального комитета партии, на котором первый секретарь Циденбал сказал: если Советский Союз не победит, Монголии не будет. Поэтому все силы на победу с фашизмом. Здравствуйте, здравствуйте. Давайте я вот так вот еще сделаю. Вот так вот, да. Вот так вот. Да, Амар сайн байна уу? Сайн дөрөвтэй харааны дөндөн байна. Орсын холбооны улсын эрчим сайдын яамны ахлах зөвлөх. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний зарилгаар энэ жил тохиох түүхт 80 жилийн ойн дурсгалын медалийг гардуулахад Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дэргэдэх цэрэг агаарын цэргийн атташе хошууч генерал Петрунин, Оросын холбооны улсын элчин сайдын яамны ахлах зөвлөх Шүүков, дайн инхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны ерөнхий нарийн бичгийн дараа бэлтгэл хурамдаа Лүндэн, Монгол Оросын найрамдлын нийгмийн дэд тэргүүн Максим, Үнэнч мөн хандууд төрийн бус байгууллагын тэргүүн бэлтгэл дэд хурамдаа гам болдуулан нутгийн зон олон байлцлаа. Дорогие друзья, дорогая наша фронт-сегмент, указом президента Российской Федерации от 2 сентября 2024 года вы награждены юбилейной медалью 80 лет Победы в Великой Отечественной войне 1941-1945 годов. Поэтому от имени президента Российской Федерации вручаем эту награду. Удостоверение вам хранить, беречь и гордиться. Торцогтой баярлж байна. Ирж байгаа та бүхэнд их баярлж байна. Сайн сайхан яваад ирсэнд өсөж ийм их хүндэтгэл үзүүд ийм их сайхан баяр болж байхад миний түүхэнд холбоотой баярын өдөр өнөөдрийн энэ могой жилийн энэ 4 сарын 1 инээдмийн өдөр ийм сайхан манай Оросын холбоо болон манай яам тий уста хөөрн их баярлж байна гэж тэгээ уртудаанаас сайн сайхан авитэрцгаараа. Да, и правой рукой здороваюсь с нашим, Тэгээд таны баруун гарыг би барих дурсан юм гэнэ. да, с нашим верховным главнокомандующим. Да, это просто Хошууч генерал Петрунин би энэ добт хүнтэй 3 дахин учран зогсож байна. Уулзах бүртээ түүний баруун гарыг фронтод бэлэг хүргэж зөвлөлтийн нэр төлөвлөгч Сталинтай уулзаж гар барьж байсан юм билээ. Цэгмэн гарыг удаан хараатан яриг сонсон. Цайлгаанката уйдэрдэж бидний хүндэг бүрийн нэртэй тэгэж авч байсан. Тэр ямарч тий
Тэгээ манай Орос Монгол хоёр он хоёр үеиндээ их найрамдагтай, их тустай, хэнийхээ заводыг хуваалцаж байдаг ийм сайхан улс шүү дээ. Тухайн үед 19 настай байсан Цэрмэд гой өнөөдөр 100 насыг насалж 6 дай таяг тулжээ. Гэсэн ч түүний оюун санаа тун цэцэн цэлмэх хэвээр. Тухайн үед фронтод очисон дурсамжаасаа тэрээр бидэнтэй хуваалцсан юм. Анхдгаа сайн мартын хоролд 18 настай оролцож байлаа. 19 настай зөвлөлийн фронтод Вэдэг хөргөх төлөөлөгчний бүрэлдэхүүнд орж байлаа. 42 оны 12 сарын 5-нд Москвагийн зах дээр бууж Москвагаас биднийг нэг төргөнд хүлээж авч Бятар хоол оруулж байсан. Тэр өнөөсгөл байна. Хичнээн хоног тэгээд 12 сарын 5-нд бид фронтоо хүлээж аваагаад фронт руугаа явуулсаас хамгийн хүнд ойшоо өхөрсөн байсан Болхосын фронтод 800 км Жанжимэдэд Гонгорбаатар цэргүүнтэй улс очиж байсан цагааны цэгмэд Цэдамдын сүрэн энэ мэдээ улсууд одоо цугаараа тэнд очиж тэр фронтод зэрэгэн хувцал өгч ингээд тусалж байсан. Би болохоор төв хорооныхаа дараа сүрэн завтай Свердловскийн фронтод жинхэнэ гардан байлдаж байсан фронтод очиж автомат өөрч бас явган давсалт хийж тэгж явсан тийм. Бид нэг хойдон хөөхөн өөр хангаан жадбаа гэд нэг хөөхөн 17 дугаар аймаас явж байсан Явана гэд нэг хөөхөн явж байсан. Бид нар цугаараа автомат угаан үрээд ингээд эндээс яаж явж цэргийн давсалт хийж бас ингээд орж явсан да. Конечно, сделаю с огромным удовольствием пожелание. Ведь посмотрите, человеку больше 100 лет, она настолько хорошо помнит события, настолько доброжелательно, искренне выражает свою любовь, выражает свое отношение к советскому народу, к российскому народу. Мне только остается пожелать ей, чтобы она всегда оставалась такой же, чтобы у нее всегда вокруг ее было много детей, много внуков, правнуков, праправнуков. И в ее лице монгольскому народу желаю брать вот с таких людей пример. Это пример искренней любви не к какому-то другому государству, а это искренняя любовь к своему народу, к своей Монголии, к своей стране. Вот, наверное, я бы пожелал вот это самого главного – любить свою страну. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний зарилгаар энэ жил тохиох Аваа их орны дайны ялалтын 80 жилийн ойн дурсгалын медалийг Монгол улсын 25 ахмад дайчинд гардуулах шийдвэр гарчээ. Энэ 80 жилийн ойн медалийг зөвхөн Цэгмэд гойд биш, мөн 1945 оны чөлөөлөх дайнд орсон Монголын бүх ахмад дайчдад хүртэх Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Тэр зарилгийг хэрэгжүүлж мөн энэ баярын өмнө одоо мэнд байгаа Монголын 45 оны чөлөөлөх дайны ахмад дайчдад гардуулах ажил үргэлжилж байгаа. Улаанбаатар хотод амьдардаг ахмад дайчдыг Оросын холбооны улсын элчин сайдын яамд өрн ирж шагналыг гардуулсан. Орон нутагт амьдарч байгаа ахмад дайчдад Оросын холбооны улсын элчин сайдын яамнаас тусгай төлөөлөгчд илгээж гардуулах ийм ёслолыг Дорнод, Говь Сүмбэр, Дархан уул, Сэлэнг аймаг, Дундгов аймаг энэ олон газруудад хийсэн. Одоо энэ төлөөлөгчд Говь Алтай аймагт амьдарч байгаа Алтан гэрэл гэж ахмад дайчинд шагнал гардуулахаар явж байгаа. Тал нутагт нэг ийм үг байдаг. Сүүн мөртөө явах гэж.
Цэгмэд гуайн анх гаргасан сүүн цагаан мөр одоо ч үргэлжилсээр явна. Монгол Оросын найрамдалт түүхэн харилцаач бас тийм л сүүн цагаан мөртэй билээ. Та бүхэндээ Аваа их орны дайны ялалтын түүхт 80 жилийн он баярын мэндийг дэвшүүлье.